Сайн байцгаана уу? Өнөөдрийн хичээлийн сэдэв дүрийн зэврэл. За өнөөдрийн хичээлийн агуулга нь практикийн ач холбогдолгүй урвал, дүрийн зэврэл болон корроз, зэврэлт нөлөөлөх хүчин зүйлсийн талаар судлаж мэдэх болно. За хүүхдүүд та нар зэвийг хэр мэдэх вэ? Бидний эргэн тойронд байгаа эд зүйлс байнга хувьсан өөрчлөгдөж байдаг. Эдгээр өөрчлөлтийн зарим нь бидэнд ашигтай байхад зарим нь бидний амьдралд сөрөг үр дагавартай байдаг. Жишээ нь байшингийн төмөр дээвэр зэврэх бидэнд ач холбогдолгүй байна. Учир нь дээврээс ус гойж улмаар түүнийг солиход эд материал болон эдийн засгийн олон талын хохирол учирдаг байна. Зэвэрсэн төмөр эдлэл хэрэглэх боломжгүй болдог. Төмөр зэврэх үзэгдэл шиг ахуй амьдралд сөрөг нөлөө хохирол учруулдаг химийн хувирлыг практикийн ач холбогдолгүй химийн урвал гэж нэрлэдэг. За төмрийн зэврэх үзэгдлийг судлаж үзье. Дөрвөн хуруу шилэнд төмөр хадаас хийгээд тавьсан байна. За нэгдүгээр хуруу шилэнд зүгээр төмрөө хийгээд орхисон байна. Хоёрдугаар хуруу шилэнд усан дээр төмөр хадаас хийгээд бөглөөгөөр бөглөж тавьсан. За гуравдугаар хуруу шилэнд усан дээр төмөр хадаас хийгээд таглахгүй орхисон байна. Дөрөвдүгээр хуруу шилэнд усан дээр төмөр хийгээд мөн тосыг хийж тавьсан байна. Ингээд 3-4 хоногийн дараах үр дүнг харж үзье. Аль тохиолдолд төмөр зэврэхээ хүүхдүүдэд бодоорой. За нэгдүгээр хуруу шилэнд төмөр хадаасыг харьцуулж үзье. За өөрчлөлт ажиглагдаагүй байна. За энэ нь агаар байгаад ус байхгүй бол төмөр зэвэрдгүй байна гэсэн дүгнэлтэнд хүрч байна. За хоёрдугаар хуруу шилийг ажиглахад мөн өөрчлөлт ажиглагдаагүй байна. За ус байгаад агааргүй орчинд төмөр мөн зэвэрдгүй байна. За гуравдугаар шилийг ажиглаж ойртуулж харъя. Төмөр зэвэрсэн байгаа нь харагдаж байна. Энэ нь ус болон агаарын нөлөөгөөр төмөр зэвэрч зэв үүссэн байна. За дөрөвдүгээр хуруу шилэнд үр дүн харьцуулж харахад төмөр хадаас хэвэндээ байна. Өөрчлөлт ажиглагдаагүй байна. За энэ нь усан дээр тос хөвж агаарыг тусгаарлаж өгсөн учраас төмөр хадаас зэврээгүй байна. Зэв яагаад үүсдэг вэ? Төмөр ус чихтэй орчинд агаарын хүчил төрөгчтэй харилцан үйлчилж зэвэрдэг. Төмрийн зэврэлд ус хүчил төрөгч оролцож байгаа бөгөөд аль нэг нь байхгүй байхад зэврэл явагддаг байна. За үүнийг өгөн тэгшлэл илэрхийлж бичиж бүгдээрээ дэвтэр дээр авчираа. За их бодисоор нь төмөр хүчил төрөгч мөн ус орсон байна. За бүтээгдэхүүн бодисоор нь төмрийн оксид үүсчээ. За зэв гэдэг бол төмрийн оксид юм аа. Төмрийн зэврэл тодорхой нөхцөл бүрдсэн үед л явагддаг. За төмрийн үртэс, төмрийн зэв, төмрийн нунтгийг шатааж байгаа байдлын зургуудыг харж байна. За төмөр нь мөнгөлөг саарал өнгөтэй байхад төмрийн оксид нь сэвсгээр хатуу улаан өнгөтэй байдаг. За төмрийн үрцгийг агаар шатаахад хүчил төрөгчтэй хурдан урвалд орж төмрийн оксид үүснэ. За үүнийг өгөн тэгшлэлээр илэрхийлж бичье. За энэ бол шатах уруулын тэгштэл байна. За уруулын бүтээгдэхүүн бодис мөн адил төмрийн оксид үүссэн байна. За шатах урул болон зэврэх үзэгдлийн бүтээгдэхүүн бодис нь уйлан адилхан төмрийн оксид үүсэж байгааг та нар ажиглаж харж байгаа бах. За төмрийн шатах болон зэврэх үзэгдэл явагдах нөхцөл нь ялгаатай боловч харин үүсэх бүтээгдэхүүн нь ижилхэн байдаг байна. За төмрөөс гадна бусад металлч бас тодорхой нөхцөлд идэгдэж мууддаг. За үүнийг корроз гэж нэрлэдэг байна. Төмрийн зэврэл нь металлын коррозийн нэг жишээ юм байна. За төмрийн коррозоор зэв үүсдэг тул түүнийг зэврэл гэж нэрлэдэг. Корроз бол дурын металл орчны нөлөөгөөр эсэлдэх урвал юм аа. За төмрийн зэврэлд нөлөөлөх хүчин зүйлсүүдийг судлаж үзье. Төмөр янз бүрийн нөхцөлд харилцан адилгүй зэвэрдэг байна. За мөн давстай нуур, далайн ус зэвэрлийг хурцдаг. За үүний учир шалтгааныг ахлах ангидаас судлаж мэдэх болно. Усан онгоц
төмөр ган хийц амархан зэвэрч моддог. Мөн үйл халтаргаанаас сэргийлж мөрцсөн зам дээр давс цацдаг. Үүнээс болж машины идан хурдан зэвэрдэг. Хүчлийн уусмалд төмөр хамгийн их зэвэрдэг юм байна. За химийн лаборатори үйлдвэрийн чихтэй агаар хүчилтэй холилдож зэвэрлэл явагдах нөхцөлийг бүрдүүлдэг байна. За эрдийн уснаас халуун усанд төмөр илүү хурдан зэвэрдэг байна. За металлууд коррозид харилцан адилгүй ордог. Цайр маш хурдан коррозид ордог байхад коррозид ордоггүй металлууд байдаг байна. Жишээлбэл алтол коррозид ордог юм байна. За дараах асуултанд хариулцгаая. За нэгдүгээр фишингийн ширэм дээр шингэн зүйл асгарахад зэвэрдэг. Үүний учрыг тайлбарлаж төвтөдөө бичээрэй хүүхдүүдээ. За энэ нь ширэмний найрлаганд оролцдог төмөр чихтэй агаарт амархан зэвэрлэлд орсонтой холбоотой юм байна. За 2 дугаар асуулт. Далайн эрэгт байгаа төмөр савлуур хотын төвийн нарлаг цэцэрлэгт байгаа төмөр савлуурын аль нь хурдан зэврэх вэ? За дэвтэртээ асуултаа бичээд хариулаарай. За далайн эрэгт байгаа төмөр савлуур хурдан зэвэрнэ. За учир нь далайн эрэг орчмын чихтэй агаар нь төмөр савлуурыг зэвэрэхэд нөлөөлсөн гэж үзэж байна. За 3 дугаар асуулт. Зис аяганд цай уугаад найтны орон тавихад дотор талд нь ногоон өнгийн тундас үүсдэг. Энэ ямар үзэгдэл вэ? За бодоорой хүүхдээ. За мэдээж энэ нь коррозийн үзэгдэл юм аа. За өнөөдрийн хичээлээ дүгнэж ярилцгаая. За төмөр зэврэх үзэгдэл шиг ахуй амьдралд сүргэнөлөө хохирол учруулдаг химийн хувирлыг практикийн ач холбогдолгүй химийн хурвал гэж нэрлэдэг талаар судлаж мэдсэн. За мөн төмөр ус чихтэй орчинд агаарын хүчил өргөжтэй харилцан үйлчилж зэвэрдэг гэдгийг мэдсэн. За мөн төмрийн зэврэлд ус хүчил дөрөгч хоёулаа оролцдог байгаа бөгөөд аль нэг нь байхгүй байхад зэврэл явагддаггүй байна. За зэв бол төмрийн оксид юм аа гэдгийг мэдсэн. За төмрөөс гадна бусад металл тодорхой нөхцөлд идэвхэж моддог. За үүнийг корроз гэн төмрийн зэврэл нь коррозийн нэг жишээ юм аа гэдгийг судлаж мэдлээ. За гэрийн даалгавраа тэмдэглэж аваарай хүүхдүүдээ. За нэгдүгээрт нэг удаагийн аяга ашиглан дараах зурагт өгөгдсөн туршилтыг хийж 7 хоногийн дараах өөрчлөлтийг ажиглан дүгнэлт өчөөрэй. За нэгдүгээрт нь давстай ус, хоёрд нь алюминий цуу эсвэл лимоны хүчил, гуравд нь халуун ус, дөрөвд хаяганд өтөө ус хийж тус бүрт нь төмөр хадаас хийж тавиарай. За 2 дугаар дасгал мөнгө болон хөнгөн цагаан эдлийн гадар руу харлаж өнгөө алддаг. Энэ үзэгдлийн шалтгааныг тайлбарлаж тэртээ бичээрэй. За 3 дугаарт нь төмөр шатахва зэврэх урвалын ялгаатай болон төсөвтэй талыг харьцуулж бичнэ. Анхаарал тавьсанд баярлалаа хүүхдүүдээ.